ертөнцийн эзнээс шудрах шүүх. ертөнцийн эзэн минь таньдаа би талархлаа өргөе. Таньдаа би талархъя. Алдар нэрийг тань дуудан байж, агуу гайхамшигыг тань тоочин өгүүлье. ертөнцийн эзэн хэлэхдээ тогтоож товлсон цагтаа би шудраг үнний шүүхээ эхлэн. Газар дэлхий ганхан давилцахад оршин суугчд нь бүгд дагжина. Хөрс дэлхийн суурийг би л хөдөлгөөнгүйгээр барьж байдаг. Ихэмсэг бардам хүмүүс би бүү сайрхацгаа гэж хэлнэ. Хорон муу хүмүүст би бүү бардацгаа гэж хэлнэ. Бүү бардацгаа их цантаа ихэмсэг давлуун үгсийг бүү хэлцгээ гэж хэлнэ. Учир нь гэвэл алдар нэр нь зүүн баруун зүгээс юм уу цүл газраас ирдэггүй. Харин хүн төрөлхтний дотроос нэгийг нь дээш өргөн нөгөөг нь доош оруулан шүүнд шийтгэгч нь ертөнцийн эзэн болоо. Учир нь гэвэл эм тунтай сайтар холсон хөөсөрч буй дарстай аягыг ертөнцийн эзэн гартаа барьж байна. Аягтаа дарсаа ертөнцийн эзэн асахт нь энэ дэлхийн хорон муу этгээдүүд давхруу шүлдээлгүй уун. Харин би үеийн үед түүний тухай зарлан тунхлана. Яахвын өргөмжлөн хүндэлдэг ертөнцийн эзнийг би магтан дуулсаар байна. Хорон муу этгээдүүдийн ихэмсэг бардам зан нууг дарагдах болно. Харин үнэнч шудрах хүмүүсийн хүч чадал нэмэгдэнэ. ертөнцийн эзний яруу алдар. Ихуда хаймгийнхны хувьд ертөнцийн эзэн хүндтэй билээ. Израиль улсад алдартай билээ. Түүний орших газар нь Иерусалим хотод байрладаг боллоо. Түүний байгаа газар нь Сион уулан дээр байдаг боллоо. ертөнцийн эзэн өстөн дайснуудынхаа галт сумаас бамбаа сэлэн болон байлдааны олон зэвсгүүдийг нь тэнд левдэн сүтгэсэн. ертөнцийн эзэн минь та өснөө дараад өндөр уулнаас бууж ирэхдээ үнэхэрийн сүр чахлантай эрэлхэг зоригтой цэргүүд эд хөрөнгөө олцлуулаад унтаж буй хүн мэд хүч чадалгүй болсон. Дайчин сүд нь гараач дадлах тэнхлгүй болсон. Яхавын өргөмжлөн хүндэлдэг ертөнцийн эзэн та буруу шаан шийтгсэн үгээ хэлэхэд унсан мордон ч гэсэн унаж яваа хүмүүсэн ч гэсэн өгтгийн унцгаасан болоо. ертөнцийн эзэн та юутай сэрлэг аимшигтай билээ. Уур хилэн тань хөдөлсөн үед хин таны өмнө ирээд зүрхлэн зогсож чадах вэ? ертөнцийн эзэн өөрийнхөө оршин буу газраас шүүхийн шийдвэрээр зарлан тунхаглахад нь дарлалд унсан хүмүүсийг авран хамгаалах шудрах шүүхээ тогтоохоор хөтлөхт нь хөрс дэлхийн айн сандран нам гүн боллоо. Хүний уур омог хүртэл таныг магцаар өндөрлөдөг. Дайны байлдаанаас амьд үлдсэн нэг нь таныг хүндэтгэн баяр ёслол хийцгээдэг. Мөхийн эзэн ертөнцийн эзэнтэй нэгэнт ам өгчөө өгсөн бол одоо түүнийгээ биелүүлэхтэн эргэн тойронд буй улс үндэстнүүд бүгдээрээ хүн бүхний хүндэтгэн эмээвэл зохих. Түүнд өргөл авчран өргөхтэн ертөнцийн эзэн бол хаад ноёдын бардам занг нууг даран айлган сүрдүүлэгч болоо.